Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. 2010 онд Инчонд аимшиг дээр гарсан нь 20 орчим насны эмэгтэй найз залуутайгаа зочид буудалд арх уунгаа захаас авсан амьд наймаалж иджээ. Гэтэл тэр наймаалж нь жижигхэн биш. Бүхлээр нь итгэхэд дэндүү том байсан бөгөөд эмэгтэй наймаалжинд хахаж амьсгал нь богдон нас барсан. Эхэндээ үнийг ердөө осол гэж үзсэн боловч с ิจ гтэй зүйл илэрсэн нь найз залуу найз бүсгүйгээ үхэлтэй тэмцэж явах оронд банк орж данс нийлгээд 200 сая воны даатгалын мөнгийг нэхэмжлэхээр яравчилжээ. Нэгдүгээр шатны шүүхээр гин буруутай гэж үзсэн ч 2 болон 3 дугаар шатны шүүхээс нотлох баримт хангалтгүй гэх үндслээр гин буруугүй буюу цагаатгах шийдвэр гаргасан нь одоо хүртэл маргаан дагуулдаг. Солонгост наймаалж харин энэтхэгт кобра могоог аллагын зэвсэг болгоо ашигласан хэрэг гарчээ. Хэрэг энэтхэгийн өмнөд хэсэгт орших Кирелла мужид болсон. Кирелла бол бидний төсөөлдөг замбраагүй энэтхэхээс тэс өөр газар. Гудамжинд нь хог байхгүй. Хүмүүс ил задгаа бие засдаггүй. Ил задгаа бие засах нь энэтхэгт маш том асуудал бөгөөд 2014 он хүртэл хүн амын 60% нь гадаа бие засдаг байсан. Энэ мужид амьдардаг хүмүүс бичиг үсэг тайлагдсан түвшин нь маш өндөр. Христийн шашинтнууд ихтэй тул үхрийн мах идэх нь түгээмэл байдаг. 2020 онд ютубер Баба Сүрэй шот болсон. Тэрээр могоо баригч бөгөөд амьдралынхаа турш 38 мянга гаруй зэрлэг могоог аварч үүнээс 200 хаан кобра байсан гэдэг. Түүнийг энэтхэгийн могоо хэлмэрч гэж хэлж болно. Кирелла ой модтой чиглэг газар учраас могоо ихтэй байдаг. Могооны аюултай төрлүүд айлын гэр бие засах газар орлон хүртэл орж ирдэг. Сүрэж тосгоны иргэдийг хашаандаа цуглуулжгаад амьд могоо тавьж могооноос хэрхэн болгоомжлох вэ гэсэн шоу маягийн сургалт хийдэг байв. Түүний баруун гарын дунд туруу нь могоонд хазуулснаас болоод дахисан ч тэр үнийг огт тоодгүй байлаа. 2020 оны 7 сард Сүрэшийн бичлэгийн хандлалт гинэт өссөн нь түүний нэр үндээс болоогүй. Аллагын хамсаатан гих хэрэгээр баривчлагдсантай холбоотой байлаа. Энэтхэгийн цагдаа нар латик гих 1 м урт 3.5 см зузаантай хулсан бороохоо барьж явдаг гинэ. Энүүгээр нэг цохоход яс сугарч арьс зуулгардаг аимшигтай зэвсэг. Бороохоо барьсан цагдаа нарын өмнө могоо баригт Сүрэш чичирч суудаг. Удалгүй байцаагч дүүнээс хортой могоо шиг хүүднэр чи яагаад ийм хэрэг хийсэн бэ гэж асуухад Сүрэш би ийм зүйл болно гэж мэдээгүй. Зүгээр л ютубер болохоор хандлт авахыг хүссэн. Тэр залуу анханасаа зоригтойгоор надад ойрцсон гэж мэдүүлжээ. Хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө 2020 оны 2 сард Сураач гэх банкны ажилтан Сүрэш рүү залгаж түүний шүтэн бишрэгч гэдгээ хэлэн могоо барих бичлэгүүд авахыг хүсжээ. Удалгүй Сураач манай тосгонд могоон сургалт зохион байгуулж өгөөж зарлыг нь бий даа гэсэн санал тавьсан нь түүний эхнэр Уутраа хөнөх аимшигтай төлөвлөгөөнийх нь эхлэл байжээ. Хохирогч Уутраа 1994-өөс 95 онд төрсөн. Хэрэг гарах үед 25 настай. Түүний аав төрийн албаагч ээж нь сургуулийн захирлээсэн тул тэд чинээлэг дундаж давхрын гэр бүлээсэн ч энэтхэгт охин хүүхдийг гэр бүлийн ачаа гэж үзэх тохиолдол байдаг. Учир нь охиноо хадамд гаргахдаа хүргэн талдаа асар их хэмжээний мөнгө, алт, машин, тавилга өгөх ёстой байдаг. Энэ нь хүүг гэрлүүлэх зардлаас 3-аас 10 дахин их байдаг гинэ. Мөн охин нь 20 нас хүрээд гэрлэхгүй бол тухайн гэр бүлд ямар нэгэн асуудал ийн гэж хүмүүс ярьж нэр үнд нь ундаг. Гэрлэхгүй гэсэн охиноо эцэг их нь хөнөөсөн эсвэл хөлсний алуурч хөлсөлсөн маш аимшигтай хэрэгүүдч гардаг. Уутрагийн хувьд байдал бүр хэцүү байв. Тэрээр тархины хөгжлийн дутагдaltaй буюу оюуны чадамж нь дунджаас доогуур исэн тул эцэг ихэнд биднийг өнгөрсний дараа охиныг манд хэн халамжлах вэ гэж маш их санаа зовдөг байлаа. Уутрагийн эцэг их охиндоо хань болох хүнийг зуучлагчаар дамжуулан хайсаар өөрөөс нь 2 насаарах Сураач Кумар гэх залууг сонгожээ. Сураач анхнаасаа Уутрагийн оюуны чадамж сул гэр бүл нь баян гэдгийг мэдчихсэн тул энэ боломжийг ашиглахаар шийдсэн. Энэтхэгт 1961 оноос хойш энэ авахыг хуулиар хориглосон ч биелэг нэрийн дор хавсаар байдаг. Сураач гэрлэхийнхээ өмнө Уутрагийн гэр бүлээс ичхүүргүйгээр дараах зүйлсийг шаарджээ. Нэгт автомашин, хоёрт 5 сая рупи буюу ойролцоогоор 200 орчим сая төгрөг, гуравт 720 грамм алт. Кирелла мужийн соёлд охиноо хадамд гарахдаа даахгүй болтол нь алтаар гойдог бөгөөд энэ нь охины онцгой хадгаламж болдог. Ингээд Уутрагийн эцэг их охиноо нөхөрт гаргахын тулд энэ бүх шаардлагыг нь биелүүлжээ. Уутрагийн гэр бүл охиноо алт эрдэнсээр чимгэлж бараг 300 сая төгрөгтэй тэнцэх энэ жүгөөд хадамд гаргасан нь үнэндээ би хөгжлийн бэрхшээлтэй охиныг чинь эхнэрээ болгож авъя. Харин та нар надад мөнгө өг гэсэн тохиролцоо. 2018 оны 3 сарын 25-нд болсон хурим баяр баясгалан гэхээсээ илүү эмгэнлийн эхлэл байлаа. Сураач их залуугийн шунал хизээж ханаагүй. Эйр кондишн эрэхтэй нь, орны матрас муу байна, машины гараж бариулмаар байна гэх мэтээр байнга мөнгө нэхнэ. Уутрагийн эцэг их охиноо зовхыг гэсэндээ бүх шаардлагыг нь биелүүлдэг. Бүр Сураачийн ихчийн аяллаа зардал, MBA-д сурах төлбөрийг нь хүртэл төлж сар бүр тэтгэмж өгдөг болжээ. Тэд хүүхэд гарвал бүх зүйл дээрдэнэ гэж итгэсэн ч 2019 онд хүүн төрөөд Сурааж өөрчлөгдөөгүй. Тэрээр эхнэрээ царай муутай тэнэг гэж доромжилж найзуудтаач танилцуулдаггүй. Уутрагийн өөртөө итгэх итгэл бүр мөсөн үгүй болжээ.
Эцэст нь Уудрагийн эцэг их охиноо буцааж авъя. Инжний мөнгөө ч авъя гэхэд Сурааж мөнгөө алдахаас айж уучлалтгүйгээ даргалсан. Гэвч удалгүй Уудрагийн ээж хорт авдартай гэж онцлогдсон. Гэр бүлийн санхүү муудаж эхлэхэд Сурааж аимшигтай төлөвлөгөө боловсруулж могоо баригч Баба Сүрэшийн сувгийг үзэж түүнтэй найзлан могоо орны талаар асууж сурчээ. Тэрээр могоо сургалт нэрээр Сүрэшийг уурж хамгийн аюултай могоо болох Расселийн могоог бэлтгүүлсэн. Энэ могооны нэтгэхийн хамгийн аюултай 4 могооныг бөгөөд хацхад эхлээд баг зэрэг чимхэх шиг болдогч удалгүй улайсгсан төмрөөр төөнөх мэт маш аимшигтай өвдөлт өгдөг. Энэ могонд хазуулаад шууд эмнэлэгт очихгүй бол хазуулсан хэсэг агаарын бөмбөлөөгшөө хөөж хавдаад арьс улааж яснаа хөхөрч харлаад өгчдөг. Хамгийн аюултай нь энэ хор хүний цус бүлэгнэх чадварыг байхгүй болгодог учраас ам хамар шээсээр цус гарч даралт огцон унаж дотор эрхтнүүд ажиллагаагүй болж өхөлт хүргэдэг. Баба Сүрэш нэг сүмээс 1.2 м урт Расселийн могоо барьж түүнийгээ Facebook лайваар үзүүлж яхахыг Сурааж үзээд шууд залгаж могоон сургалт хийх зардлыг чинь би дай. Тэр барьсан могоогоо заавал аваад ирээрэй гэж харсан байна. 2020 оны 2 сарын 17-нд Сурааж хашаандаа сургалт нэрээр тосгоны иргэдийг цуглуулад манай хашаанд могоо орсон байна. Олоод өгөөч гэж үүмэн дэгдэдэг. Мэдээж могоо олдохгүй байх тэр үед Сүрэш супермен шиг гарч ирэн Сураажийн нууцаар тавьсан могоог барьж авчээ. Сүрэш хүмүүсийн өмнө энэ хортой могоон сүлнээс барих зоригтой хүн байна уу гэхэд Сурааж гарч ирэн могоог чадамгай гэх чинь барьж үзүүлэхэд хүмүүс түүнийг үнэхээр зоригтой залуу байна гэж магтцгаадаг. Сургалтын дараа Сурааж манай талбайд харах их байна. Энэ могоог надад зарчих гээд 8,000 рупи буюу 300 мянган төгрөг санал болгосон. Энэтхэгт могоо удалдаалах нь хууль бус. Тэр дундаа Расселийн могоо шиг аюултай хортой могоог зарах хориотож Сүрэш мөнгөнд шунаж могоог түндүүлдэгээд явжээ. Гэвч Сүрэшийн сэтгэл зовж тэр залуу энэ могоогоор яг юу их гээд байгаа юм бол гэж айж эхэлсэн. 2020 оны 3 сарын 2-ны шөнө дунд Уудраа унтж байхдаа баруун үлэндөө хүчтэй өвдөлт мэдэрч намайг ямар нэг юм хазчлаа гэж орлоход өөр өрөөндөөс нь Сурааж маш тайван орж иржээ. Эхнэр нь үхэлтэй тэмцэж байхад түргэн тусламж дуудахын оронд найз Сүжит рүүгээ залхаж Уудраг ямар нэг юм хазчих шиг боллоо. Хүрээд эргээд өөрөө машинтай мөртлөө найзаагаа ирж авахыг хүлээсэн байна. Үнэндээ Уудраг шүн дунд биш, оройн 21 цаг орчим тазуулсан. Уудраг эхлээд адуур эмнэлэгт хүрэхэд эмч ямар нэгэн зүйлд хазуулсан гэж онцлоод цус бүлэгнэлтийг нь шалгахад хэвийн хэмжээний дээд цаг дээр гарсан нь цуснд хор нэвцний тохиов. Дараа нь Холли Кросс эмнэлэгт очиход амьсгалын аппарат байгаагүй тул дахин Пушбагирийн эмнэлэг рүү шилжүүлэхэд түргэний машинд Уудрагийн амнаас дээсэн дөрөөн дээр дэнжгэнж ухаан нь орж гарсарайлаа. Сурааж эхнэрээ үхэлтэй тэмцэж байхад дэндүү тайван ямар ч хувирлгүй суудаг. Уудрагийн эцэг их үүрийн 4 цаг 30 минутанд эмнэлэгт ирэхэд охин нь ааваа ээжээ гэж арай ядан дуурдаг. Эмч Сураажаас яагаад шууд ирээгүй юм бэ гэж асуухад тэрээр машин олдохгүй цаг алдсан гэж хариулсан ч өөрийнх нь машин хашаанд нь байсан. Эмч нар хор маш их тархсан байна. Хорны эсрэг бэлтмэл тарина. Гэхдээ тун нь их учраас амь нас эрсдэх эсвэл хүндрэл өгөх аюултай гэж анхааруулад гарын үсэг зурулсан байна. Азар Уудраа гайхамшигтайгаар амьд үлдсэн боловч хөлнийх нь булчингууд үхчиж арьс нөхөх хаалгаанд хэд хэд удаа оржээ. Тэрээр 52 хоног эмнэлэг твтэж 300 сая төгрөгтэй тэмцэх хэмжээний зардал гаргасан байна. Уудрагийн эцэг их охиноо аврахын тулд хамаг мөнгөө шахаж биеийн дээрт хүртлээ аав ээжиндээ байхаар болов. 2020 оны 5 сарын 7-нд Уудраг аав ээжийнхээ гэрийн нэг давхрын өрөөнд хэвтэрт байх үед нэг өглөө эхнэрийнх нь аимшигтай ойрлоготой сонсогдов. Гүүгээд очтол Уудраа өрөөндөө ухаангүй хөвтчихлээ. Ам нь хагас ангааж зүүн гар нь орноосоо унтсан байв. Өрөөнд хамт байсан хүргэн Сураажаас юу болсон талаар асуухад зүгээр л унтж гин гэж утсан. Саад болохгүйгээс сэрээгээгүй гэж маш ачаа хариулт өгжээ. Эхнэр нь дэрэгд нь хөшөөд өгч яхад унтж гин гэж утсан гинэ. Уудраг эмнэлэг түргсэн ч аль хэдийнэ нас орсон байлаа. Эмч Уудрагийн зүүн гар дээр могооны соёоны 2 том мөрөөг болсон. Сурааж гэртээ хараад би могоог олчлоо. Шүүгэнээр ахаар нь зохиж алаад шатаачлаа гэж хэлжээ. Тэр могоо нь кобра байсан. Цагдаа нар хэргийг кобрад хазуулсан золгүй осол гэж үзээд хаах гэжсэн ч аав ижаяад маш олон зүйлс ижихтэй санагцаа. Хэдхэн сарын дотор 2 өөр төрлийн хортой могоонд хазуулах магадлал хэр их вэ? Мөн Сурааж цонх нээлттэйсэн болохоор могоо орж ирсэн мах гэж хэлсэн ч ээж нь охиныхоо өрөөг байнга шалгадаг. Эйр кондишн асаалттай болохоор цонх хизээж нээлттэй үлдээдгүй бөгөөд хэрэг гардаг орой Сурааж хадам ээжтэй Уудраад жүүс өгье гэж шалсаараагаад орохдоо мөрөндөө харц хүн хүрсэн мэснийг ээж нь сансан. Хамгийн ачралтай Сурааж эхнэрээ нас орсны дараа уйлж гашуудахын оронд Уудраа бол сарапа дооша хараалын золиос оллоо гэж ярьж явдаг. Энэ нь энэтхэгийн нэгэн мухар цусаг бөгөөд өнгөрсөн наснда эсвэл өвөг дээдс нь могоо алсан бол тэр үүлийн үр нь үр удамд нь ирж могоонд хазуулж өгдөг гэх яриа байдаг. Сурааж энэ бол үүлийн үр би мэдээд байсан юм а гэж хэлжсэн нь аав вижаяад дэндүү сэжигтэй санагджээ. Сурааж эхнэрээ алдсан хүн гэхэд дэндүү хүүтэн өндөй байдалтай тэр эрт явах тавилантай байж яалтай ч үлээдэ гэдэг. Уудрагийн эцэг их түүнтэй үг цойлох хүсэлгүй болж охиндоо өгсөн инженийн алт, машин болон ач хүүгийнхээ ирээдүйн талаар ярилцаж эхэлжээ.
Тэд сураажтай шууд харилцалгүй уутрагийн үеэл хаар дамжуулж харилцдаг. Үеэл сураажтай уулзаад хадмууд баян хүмүүсчтэй надад сар бүр тэтгэмж өгөх ёстой гэд уутрагийн нэр дээрх хөрөнгийг зарж мөнгийг нь авахыг санаарахдаг. Хэдэн өдрийн дараа гэр бүлүүд уулзаж энжний алтыг зарж хүүхдээ хадгаламжинд хийхийг шаардахад сурааж ээж би үхсэн ч алтыг өгөхгүй гэж жүжиглэн ухаан алдаж унав. Сурааж эхнэрээ могоонд хазуулахад хөдлөөгүй мөртлөө ээжигээ тэврээд эмнэлэг рүү гүйсэн байна. Улгүй сураажийн эгч уутрагийн эцэг ихийг манай ээжийг зодсон гэж гүтгэн цагдаад өгснөөр Вижия Мааны нар хүргэний охиныг нь хөнөөсөн гэдэгт бүрэн итгэж цагдаад гомдол гаргажээ. Энэтхэгт 1983 онд нэгэн чухал хууль батлагдсан байдаг. Хэрвээ гэрлээ 7 жил болоогүй эмэгтэй учир битүүлэхээр нас барж ар гэрийнхэн нь гомдол гаргавал цагдаа нар заавал эрүүгийн эрэг үүсгэн шалгах ёстой. Учир нь 70-аас 80-аад онд инжний аллага маш их гардаг байсан. Хамгийн түгээмэл арга нь эхнэрээ галт тогоонд хоол хийж явахад нь шатааж алчаад сари буюу энэтхэг үндэсний хувцс нь гал төртөө шатчлаа гэж хэлдэг байсан. Үнийг Брайдын шатлалт гэж нэрлэдэг байжээ. Нөхөр нь эхнэрээ өнөөгөөд дахин гэрлэж өөр айлаас дахин инж авах гэж ийм аимшигтай эргүүлдэг. Мөрдөгч гумаар сураажийг байцаахад би хайртай айна алдсан зовлонтой ир гэж жүжиглэн дахин Сарападоша буюу могон хараалаас тулсан гэж зүтгэдэг. Гэвч могоо судлаачид энэ бүгд хоосон мухар сүсэг хэрвээ үнэхээр хараалайсан бол эхний удаа хазуулахад л үхэх байсан гэж нэцаадаг. Мөрдөгчөд сураажийн утасны дуудлагыг шалгаад үзтэл нэгэн с сэжигтэй дуудлага байсан нь алдарт ютубер Вава Сүрэшила. Хэрэг орон нутгийн цагдаагаас мужийн цагдаагийн газар руу шилжиж ахлах мөрдөгч Ашокон хэргийг удирддаг. Сураажийн гэрээс дааврын эмнүүд олцсон нь хэргийг улам метрээтэй болгосон. Мөрдөгч Ашокон сураажийг байцаахад тэрээр би инж аваагүй. Уутрагийн эцэг их надад дургүй болохоор гүтгэж гин гэж мэлцэн ч мөрдөгчөд түүний Вава Сүрэштэй харьцсан бүх баримтыг дэлгэсэн. Сурааж 8,000 рупийг зөвхөн сургалтын төлбөрт өгсөн гэж зүтгэсэн ч цагдаа нар үнийг могоо худалдаж авсан мөн могоотой харьцах сургалт авсан багц төлбөр гэж үзжээ. Удалгүй могоо баригт сүрээс хадуулагдаж уйлан би Раселийн могоо болон Кобраг сураажад зарсан нь үнэн гэж хэрэгжүүлснээр 2020 оны 5 сарын 24-нд сурааж болон Сүрэш нар баривчлагдлаа. Мөрдөн байцаалтанд 90 гаруй шинжээ жимч нар оролцож 1000 гаруй хуудас бүхий яллах дүгнэлт үлдсэн. Кобра нь хуурай газар амьдардаг мод болон хан руу авирч чаддаггүй амьтан. Гэтэл чиглэг нам дор газарт байрлах уутрагийн гэрийн цонхоор Кобра орж ирэх боломжгүй. Мөрдөгчөд яг ижил нөхцөлд Кобраг өрөөнд тавьж үзэхэд могоо манекен руу дайрахгүй харин буланд нуугддаг. Уутрагийн зүүн гар дээрх соёоны ормуудыг хэмжиж үзэхэд хоорондын зайн 1.7 см-аас 2.3 см болж томорсон байна. Кобрагийн соёоны зай төрөлхийн 1.7 см байдаг. Энэ нь хэн нэгэн могоон толгойг гараараа барьж уутрагийн гарыг хүчээр хазуусныг нотолсон бөгөөд сураажийн машинаас хүчтэй харшлын унтуулах үйлчилгээтэй юм олцсон нь тэрээр үнийг жүүсэнд тольж уутраад уулгасан нь батлагдсан. 2021 оны 10 сарын 13-нд Керала мужийн шүүхээс урд өмнө нь үзэгдээгүй харгас аргаар аллах үйлцэн тул бүх насаараа хоригдох 2 удаагийн хорих ял болон 17 жилийн нэмэлт ял торгуул оноосон. Харин ютубер Вава Сүрэш сураажийн эсрэг мэдүүлэг өгч хэргийг илрүүлэхэд тусалсан тул аллахын хамсаатнаас чөлөөлөгдөж зэрлэг амьтны тухай хууль зөрчсөн эргээр шийтгүүлж сураажийн аав ээж эгчнэр нь инжний хууль бус хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эргээр шийтгэгдсэн. Сурааж Кобраг зориуд хэд хоног өлсөж жоод уутраг унтж яхад нь хазуулсан нь дараа нь тодорхой болсон. Энэтхэгт жил бүр 6,000-аас 7,000 эмэгтэй инжний маргаанаас олж амиа алддаг гин. Амар их тоогоос Уутрагийн хүүгээ асран хамгаалах эрхийг өвөө эмээ авсан бөгөөд сураажийн талаас бүх инжний мөнгийг буцааж өгч хүүгийнх нь ирээдүйд зориулан хадгалжээ. Энэтхэгийн нийгэмд байсаар байгаа инж буюу сүд бүсгүйн талаас өгөх эд хөрөнгийн асуудал энергийн гол сэдэл болсон. Хөрөнгө мөнгө шунсан үний шунал ямар аимшигтэй хэрцгийлэлд хүргэж болдгийг нийгэм даяараа дахин нэг харж энэхүү хоцрогдсон ёс заншлыг шүүмжлэх давталгааг үүсгэсэн байна. Өнөөдрийн ирэг маань энэ үрээ дууслаа, сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.